За, байнгын орны санал дүгнэлттэй холбогдуулж бас нэг хоёр зүйлийг тодруулж асуунаа. За, одоо л өргөн нэвтрүүлгийн тухай хууль зээлзүүл хийж батлагдсан гарах гэж байна. За, танилцуулгаас харахад бол бид бол 90 он хүртэл нэг телевизтэй л явж ирсэн. За, энэ танилцуулгад харахад бол өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах одоо 88 телевиз, кабелийн сувгийн үйлчлэгээ хэрэгжүүлэх 85, кабелийн телевизийн үйлчлэгээ эрхлэх 16, олон сувгаар дамжуулан үйлчлэгээр 51 зөвшөөрөл эзэмшигч одоо бий болсон байна. Энэ бол одоо 50 гаруйхан жилийн түүхтэй манай телевизийн хувьд бол энэ салбар бол эрчимтэй хөгжиж байгааг илэрхийлж байгаа юм. За нөгөө төгөр бас энэ хууль эрхсэн хувьд зохицуултууд тодорхойгүй байх. За чанаргүй контент, одоо оюуны өмчийн зөрчил, за мөн хөтөлбөр үндэсний агуулга багтаа байх. За бус хараа тус байдал, за зар сурчилгаа хийх гэх мэтлэн. За мөн телевизэд одоо сувгийн одоо хоорондоо тийм ялгаагүй болсон зэрэг одоо ийм олон сөрөг үр дагаврууд бас нэгэнд бий болсон байна. Ийм учраас энэ асуудлаа бас засаж сайжруулах, энэ хөгжлийг бас атаахуулах зорилгоор телевизүүдийн холбоо, мэдээлэл харилцааны холбоо, технологийн газар бас хамтран боловсруулад уг асуудлуудыг одоо зохицуултыг бол тодорхой болгож энэ хуулийг оруулж ирж батлуулах гэж байна. За энэ хууль батласнаар бол мэдээж энэ салбарын хөгжил бол тогтвортой хөгжих нь боломж эрхцэн үндэс бол мэдээж бүрдэнэ. За дээр нь бол энэ оюуны өмчийн эрхийг хангах асуудал бол энд тодорхой бас сууж өгч байгаа ач холбогдолтой байгаа. За түнчлэн бас энэ медиа бизнесийг эрхэлж байгаа энэ хүмүүсийн боломжийг одоо нэмэгдүүлж байгаа. За мөн сэтгүүлчийн редакцийн одоо хараа тус байдлаар ажиллах зэрэг энэ олон зүйлүүдийг бас зохицуулж өгсөн чухал хууль батлагдсан гарч байна. За гол бас нэг дараагийн нэг ач холбогдолтой зүйл бол бас энэ өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг бас их тодорхой болгож байгаа. За түнчлэн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, за удирдлагын баг гэдэг энэ олон зүйлүүд нь бол хуучин энэ чиглэлээр тодорхой зохицуулт байдгүй учраас юм хаагдмал байсан. За энэ зүйлүүд бол ил тод болж байна. За энэ төслийн хувьд бол батлагдсанаар бол ач холбогдол нь бол мэдээж телевизийн салбарт чухал гэдэг нь бол ойлгомжтой. За энэ хуулийн төсөлдөр томьёоллын хувьд шитээр зохицуултын хувьд бол ажлын хэсгийн гишүүд за телевизүүдийн төлөөлөлд бас нэлээд сайн ажилласан юм төсөл болсон гэдгийг бас хэлье. За ажлын хэсгээс бас нэг хоёр зүйлийг тодорхойлчихъя. За би сая бас орон нутагт тойрогтой бас ажиллаад ирсэн. За энэ өдөөс орон нутагт ажиллаж байгаа телевизүүдийн бас асууж байгаа, тодруулахыг хүсэж байгаа зүйлүүд байгаа юм. За одоо орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 58 кабелийн телевиз буюу сувг буюу одоо телевизүүд бол байна, аймагуудад байна. За одоо манай Хүсэл аймагт ч одоо нэлээд олон бол байдаг. За энэ хууль батлагдсанараа энэ орон нутгийн телевизүүдийн үйл ажиллагаанд одоо хэрхэн нөлөөлөх вэ? За мөн шинээр байгуулж байгаа сан байгуулж байгаа тийм ээ. Энэ сангаас энэ орон нутагт байгаа телевизүүд богино долгионы одоо араадаа тийм ээ FM гэж бид нэр ярьдаг. Эдгээр маань одоо дэмжлэг авах боломж байгаа юу? Одоо зөвхөн одоо энэ төвийнхөө энэ телевизүүдэд одоо хамрах зүйл байна уу? Энэ дээр орон нутгаас дэмжлэг авах бол ямар хуу одоо зохицуулалт, ямар хуу хүрээний хэмжээний дэмжлэгүүд авах боломжтой вэ гэдэг асуултыг бас асууя гэж бодож байна. За хоёр дахь нь бол ер нь одоо энэ харилцаа холбоо мэдээлэл технологийн чиглэлээр бол одоо салбарт нь бол нэлээд томоохон эргэцсэн шинжилүүд хийгдэж байна л да. Саяхан бас 3 багц хууль нь батлагдсан гарсан. Одоо харилцаа холбоотой холбоотой 3 хууль батлагдсан гарсан байж байгаа. За одоо өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсан гарч байна. За одоо нэг чухал зүйл бол энэ цахим хэрэглээ нэмэгдэж байгаа. Түүнчлэн энэ төрийн олон үйлчлэгийг бид нар цахимаар авч байна. Улсын бүртгэлийн багц хуулиуд бас гарсан байж байгаа. За инхээр иргэдийн маш олон энэ цахим мэдээллийн сангууд бий болчиход байгаа. За эдгээртэй холбоотой энэ хувь хүний одоо мэдээлэл энэ өгөгдөл хамгаалах асуудлуудыг одоо хэрхэн яаж шийдвэрлэж байгаа. Энэ чиглэлээр одоо хууль эрхцэн орчныг бүрдүүлэх чиглэлээр одоо ямар хуулиуд оруулж ирэх гэж байгаа вэ гэдгийг бас тодруулж асууя. Байнгын ороо хариулах ёстой да. За 80 дугаар микрофон Лувсан очир. Харилцаа холбооны зохицуулах орол Лувсан очир. За хуулийн төсөлд өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан гэж туссан байгаа. За энэ сан маань бол улсын болон орон нутгийн төсвөөс за дотоодын аж ахуйн нэгжийн хандив болон бусад их үүсвэрээс хангах зорилготой байгаа. За хуульд бол өргөн нэвтрүүлэг гэдэгт бол олон сувг дамжуулах үйлчлэгээ эрхлэгчид за радио телевизийн үйлчлэгээ эрхлэгчид бол бүгд нэг мөрөө тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр бол энэ хууль маань бол Монгол улсад өргөн нэвтрүүлгийн буюу тэр Улаанбаатар болон орон нутагт явагдаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз, олон сувг дамжуулах, кабелийн телевиз, MMDS, IPTV, за DDH гэдэг юм уу энэ бүх үйлчлэгээ эрхлэгчид бол нэг мөр үйлчлэнэ. Тэгэхээр энэ сан бол
үндэсний бүтээл тэр дотроо хүүхэд танин мэдхүй соёл, өв уламжлал, түүхийн нэвтрүүлгийг бол дэмжих чиглэлээр бол ажиллана. За мөн олон суваг дамжуулах үйлчлэгээ эрхлэгчдийн за аслагдсан хөдөө орон сум суурин газарт бас үйлчлэгээ хүргэхэд бас энэ сан бол бас чиг үүрэг нь бол зориулагдах ёстой. За 81 дугаар микрофон. Чинбат. За мөхөд гүшний асуултанд хариулъя. Чинбат харилцаа удаа мэдээллийн газар. Тэгэхээр салбарын одоо босод одоо хууль эрх зүйн орчныг боловсруулах чиглэлээр бас ямархуу ажлууд хийж байгаа талаар бас гишүүн асууж байна. Тэгэд үүндээ бас ялангуяа хүүгийн өгдөл хамгаалах энэ чиглэлээр бас одоо хуулийн төслүүд бол явж байгаа. Цахим хэрэглээ үүсгэхийн хэрэгээр бол яг энэ асуудал бол заашгүй тулгамдж байгаа асуудлуудын нэг. Энэ дээр ганцхан жишээ хэлэхэд за өнөөдрийн байдлаар жишээ нь хур систем гэхэд бол төр хувьчлэлийн 100-аад байгууллага холбогдсон. Тэгээд өнгөрсөн жилийн хур системээр дамжиж хийгдсэн одоо мэдээлэл солилцоо бол 30 сая хүрсэн байгаа. Тэгээд энэ дээр бол ялангуяа тэр хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлууд бол маш чухлаар тавьж байгаа. Тэгээд мөн 5G технологи нэвтрэхээс өсвөлээд цахим хэрэглээ нэвтрүүлэгтэй холбоотой дэлхийн бас олон улсын байгууллагуудаас бас энэ талаар зөвлөмж шаардлагууд бол бас ирж байгаа. Тэгэхээр энэ дээр засгийн газар дээр мэдээллийн аюулгүй байдал болон өгөгдөл хамгаалах одоо хуулийн төслүүд бол бэлэн болсон ажлын хэсгэнд одоо ажиллаад явж байгаа. Тэгэхээр утгагүй одоо бас засгийн газар хэлцэгтээд хурлын нэгдсэн чуулганд бас өргөн баригдаад хэлцэгтээд явах хаа гэж бодож байгаа. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.